Тэгэхээр энэ үнэтэй газар, энэ том газар та бизнес хийж. Таны 10 жилийн хугацаанд өөрийнхөө бизнесийг удирдах явахад цуглуулсан топ 3 яг юм майндсет ойлголт юу байна? Герман руу ирэх гэж байгаа хүмүүс танд яг таны бодоо ямар ер нь боломжууд байна? Яаж ирүүл ер нь зүгээр байдаг. Герман руу ирэх гэж байгаа хүмүүс хандаж байгаа нууц биш бол та яг одоо энэ студио энэ бизнесийг хийгээд тэ сарын revenue буюу сарын орлого ер нь хэд орчмыг ер нь олдог вэ? Германд бол ерөөсөө ийм асуултыг асууж болдгоо байгаа. Гэхдээ за юуцхан guys, ээлж нэг бичлэгийн тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол миний хийдэг бичлгүүдээс бүр чал өөр бичлэг. Тэгээ анхны подкастаа ерөөхдөө бол хийж байна. Тэгээ маш олон подкастын эхний зочин болох манай булгамаагч маань байна. Тэгээд бид хоёр одоо хаана байгаа вэ гэхээр Германы Хамбург хотод буюу одоо булгамаагчийнхаа салон дээр одоо beauty студио дээр ерөөхдөө ирж подкастыг хийж байна. Тэгээ булгамаагчдтэй бол одоо Instagram-аар анх танилцаад хамтарч ажиллаад бараг 2 сар гаруй ерөөхдөө бол болж байгаа. Тэгээд одоо миний мэддэг Германд хамгийн том одоо Монгол entrepreneur юм ихч маань байна. Тэгээд өнөөдөр бид хоёр ямарчсан энэ хүний яаж энэ Герман entrepreneur болсон те яаж энэ одоо германчуудад алалцаад ингэж Монгол mindset-ээр гарч явж ирж байгаа талаас суралцсан энэ хүний түүхээс энэ хүний цаад яг юуг энэ амжилттай одоо бизнесийг удирдах тэр mindset-ийг нь одоо явах вэ гэдэг талаас нь суралцсана гэсэн үг. За тэгээд булгамаагч ямарчсан подкаст хийж байгаад баярлалаа. Тэгээд та өөрийгөө нэг ямарчсан богино танилцуулаач ихний хэлэнд. За ямар ч байсан хамтдаа подкаст хийж байгаад маш их баярлж байна. Энэ ч гэсэн миний анхны подкаст. За намайг Булгамаа гэдэг. Би Герман улсын Хамбург хотод permanent makeup artist буюу гоо сайхны швейцарчин мэргэжлэр 10 гаруй жил ажиллаад өөрийн гэсэн салон болон сургалтын таваа ажилладаг байгаа. Мөн товчхон амжилтуудаасаа хуваалцах юм бол Герман улсын 2 удаагийн аварга болсон байгаа. Өнгөрсөн жил бас дэлхийн аварга гэдэг цолыг хүртсэн. Тэгээд тийм ч учраас одоогоор маш олон улсын конгресс болон тэмцээнд шүүгч болон спикераас бас ажилладаг байгаа. Окей. Сонирхолтой түүх яхад би сая хэд хоногийн өмнө Амстердамаар аялаад явж исэн. Тэгээд харих гад яг буцаад гэрлүүгээ явах гэвсэн чинь булгамаагч залгангуудаа их чин Роттердам дээр байна. Шууд очиад авъя гэд их чуулган байнгын ийш тийш явж нөгөө хурал сүүгчээр оролцдог тийм хүн. Тэгээд тиймэрхүү бас юм болж исэн. За тэгээд ямар ч юм одоо миний үндсэн YouTube сувг ер нь үзэж байгаа хүмүүс их хөвчлэн онлайн бизнес хийхийг хүсдэг. Эсвэл хувьдаа бизнестэй тий эсвэл яг бизнесээ дижиталжуулж байгаа ч юм. Ер нь энэ онлайн бизнесийн салбарын хүмүүс их хөвчлэн байдаг. Тэгээд танаас бас би ч гэсэн өөрөө сурмаар байна. Бас хүмүүс ч гэсэн сурмаар байгаа бах. Ер нь Германд бизнес хийхийн тулд яг юу болдгийг те энэ permanent makeup гэж юу нь яг юу юм энэ Монголд юу нь одоо би бол хувьдаа эрэгтэй болохоос мэдхгүй нь тэгдэг юм уу та одоо ямар замналыг туулж явсаар агаад нүдий одоо тодорхой түвшний энэ successful одоо энэ career-ыг бүрдүүлээд явж гинэ гэдгээс юу хэлье гэж бодож байна. Ямар ч эхний ээлжин таны зүгээр хүн background таг хаанаас юу н орж ирээд ингэж явсаар агаад яг өнөөдрийн түвшин дээр ирсэн бэ гэдэг төдийг бас өдийг хүртэх нэг бэкграунд хаалцаач. За нэг би бас товчхон бүх амьдралынхаа түүхийг ярихгүй тулд за би ямар ч байсан мэдээж Монголдоо төрөөд эмээ өвөдөрөө Булган аймагт хөдөө малчныг эрт төрсэн байгаа. Тэгээд бидний үед тог байдаггүй лаатай тэгээд хөл нүцгэн өөрсдөө усаа зөөдөг тэгэл нөгөө малынхаа бас төлж мүлээл ер нь маш энгийн бэкграундтай. Тэгээ би сургуульд орохдоо Орос 3 гэдэг сургуульд явдаг байсан. Орос 3 гэдэг сургууль маань ер нь Монголдо хамгийн шилдэг сургуулиудаа нэг байдаг. Тэгээ манай төгсөгчд бас маш мундаг хүүхдүүд байдаг. Учир нь Орос 3 маш их диктатуроос ахлах бат гэдэг зүйлийг бүр баг багаас маань зааж өгдөг байсан. Тийм учраас магадгүй тэр минь ч гэсэн нөлөөсөн байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө явж байгаад би Герман улсад 21 настайдаа ирж байсан. Тухайд би хүүхдээ төрүүлчихсэн. Манай хүүхэд нэг настай байсан. Тэгээд ер нь амьдралын эрхээр гэхүүдээ survival одоо амьд үлдэхийн тулд ерөнхийдөө маш олон зүйлийг хийж байсан. 5 төрлийн
вицтэй байж үтсэн. Тэгээ зарим нь бүтдэг байсан, зарим нь бүтдэггүй байсан, зарим нь бүр Монгол руугаа буцаагддаг байсан. Оюутан байж үтсэн, сайн дурын ажил хийж үтсэн, хүүхэд асрагчаар ажиллаж үзчихсэн. Тэгээд оюутан байхдаа ерөнхийдөө бол ойлгосон нэг зүйл маань юу гэхээр хэрвээ чи хүний нутагт ганцаараа байгаа бол ямар ч гэр бүл туслалцаа байхгүй бол хүний хил дээр сураад дээрэс нь ажил хийгээд амьдралаа золгооно гэдэг бол ер нь бараг л боломжгүй зүйл. Тийм учраас яалтчгүй надад ажил хийх шаардлага байсан. Ягаад гэхээр би гэр бүлээ орхичихсан байсан, хүүхдээ орхичихсан байсан. Мэдээж маш том тийм зорилготой ирсэн. Тэгээ тэрнийхээ тулд төрхийн тулд би яагаад ч юм beauty business гэдэг юм тэр үед маш дэлгэрч байсан. Тэгээд би нэг тийм гарц олж харсан гэх юм уу тэр үед. Тэгээд ерөнхийдөө бол за чадна хин энийг л хийх юм байна гэд орж байсан. Яг дуртайдаа бол тэр үед ингээд хоббигоо дагаад ч юм уу тэгж орж байгаагүй. Одоо амьд үлдэхийн эрхээр тийм орж исэн. Гэхдээ амар азтай энэ мэрэгжил маань Яванда миний одоо мэрэгжил болоод үндэ амжилт гаргаад бүр үндэ дурлаад ингээд үнэн сэтгэлээсээ ингээд хийдэг болсон. Тийм учраас маш их баяртай байдаг энэ мэрэгжилд орсон да. Вау. Тэгэж анхны таюугаа хэлж ирсэн юм байна те. Зя. Тэнгүүт надад одоо асуумаар байдаг зүйл нь би болоо эрэгтэй хүн болохоор PMU permanent makeup гэдэг юмыг бол ингээд мэдэхгүй. Одоо таны хийдэг юмудыг бол ингээд би мэддэггүй байхгүй. Эмэгтэй хүмүүст бол айгу би ингээд хүмүүстэй ярангууд энэ одоо булгамагчтай манай ингээд хамтарч ажилладаг хичээг ингээд PMU microblading гэлэнгүүт наач амар шүү дээ. Би бол хоёрч мэдэхгүй. Тэгэхээр бас мэдэхгүй хүмүүс байгаа бах. Мэддэг ч хүмүүс байх. Ер нь яг энэ таны хийдэг бизнес нь яг ямар чиглэлийн үйлчлэгээ өгдөг ер нь бизнес юм бэ? PMU гэж яг юу юм бэ ер нь? Permanent makeup гэдэг нь ерөнхийдөө 2-3 жил хүний арьсан дээр үлддэг. Тэгээд гоо сайхныг илүү тодтогж өгдөг. Жишээлх юм бол хөмсгөх шивэх, уруул шивэх, нүдний контур шивэх гэх мэт үйлчлэгээнээр байдаг. Тэгээд Герман улсад бол гоо сайхны шивээс чиглэл нь гоо сайхан салбартаа хамгийн үнэтэй сервис одоо үйлчилгээнд ордог байгаа permanent makeup. Монголд бол байдаг юм уу? Ер нь танд хөгшин. Монголд мэдээж байлгүй яг уу байдаг. Гэхдээ тийм том хэмжээнд хөгжсөн гэдгийг нь би бол сайн мэдэхгүй байна. Би бас дээгүүр мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч зүйл PMU гэдэг тийм юм байна гэж бодлаа. Би асуумаар санагдсан. За одоо хэдүүл гол асуулт руу би орё гэж бодож яг миний ноо ингээд захтнуулаад байгаа асуулт. Тэр нь юу гэхээр би одоо өөрөө бас мэдээж та бол надаас олон жил амьдарч байгаа те. Би ч одоо ингээд 2 жил орчим амьдарч байна. Тэнгүүт ингээд Европын улс орнуудаар явхлаар улс орн болгоны бизнесийн нөхцлүүд нь өөр байдаг, хүмүүсийн соёлууд нь өөр байдаг, зарим нь хэл нь өөр те. Одоо такс макс амар өөр юмнууд байдаг. Тэгээд мэдээж хэрэг яг Монголоос үзэж байгаа ч юм уу Монголоос бодож байгаа хүний хувьд юун Германд бизнес хийх вэ гэдэг айгүй холын бас мөрөөдөл чиг байгаа те. Монгол хэдлээч одоо ярьж ядуу орноос гаралтай гэл. Тэгэхээр ер нь энэ Германд яг бизнес хийхин тулд та яг ер нь юу ингээд ямар хуу замлыг туулсан. Ер нь Германд бизнес хийхин тулд яг яадаг юм бэ? Одоо жишээ нь таны кейс дээр. Мэдээж хүн болгоны одоо situation байдал өөр байх. Гэхдээ хамгийн түрүүнд ердөөсөө гадаадад ирээд амьдрал босгоё, карьер босгоё гэж байгаа бол эхлээд хэлийг нь сурах ёстой. Усыг нь уул, ёсыг нь дагна гэдэгтэй адилхан хэлгүй бол ерөөсөө хөлгүй байдаг. Тэгэхээр хэл бүр заавалжгүй сурах шаардлагатай байдаг. Хэлтэй бэжж дараагийнхаа боломжийг нээж өгдөг, ойлгодог, юу хийхээ мэдэж авдаг. Дээрэс нь мэдээж юуны тулд гадаадад ирснээ маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар их орноо ардаа үлдээгээд ирсэн, эцэг их гэр бүлээ, найз нөхдөд орхиод ирсэн учраас зүгээр нэг ирэх гэж, зүгээр нэг харах гэж, зүгээр нэг оролдох гэж ирээгүй. Энд нөгөө майндсет, маш хүчтэй майндсет яригдчихэж байгаа. Яг яах гэж ирснээ хүн өөрөө бас мэддэг байх юм бол амжилтанд хүрэх мэдээж маш нөлөө байдаг. Тийм. Тэгээд за хэл сурахаас гадна миний хувьд бол эхлээд ямар боломж чамд байгааг тэрийг бүгднийг хайж интернетэд одоо search хийж тэ одоо бүх боломжуудыг одоо олж мэдэх хэрэгтэй. Тэгээд суралцах скил эзэмших одоо сургалтанд суух. Хэрвээ одоо манай монголчууд үнэхээр мундаг гоо сайхны шивээс хийдэг болвол энд ирээд эхний ээлжинд салонд ажиллаж болно. Энэ мэргэжил чи өөрөө маш өндөр цалин авдаг ажил. Дараа нь амьдрах ажиллах эрхтэй болсныхаа дараа өөрийнхөө бизнесийг эхлүүлж болно. Хэрвээ энд ажиллах амьдрах эрх чинь байгаа, компани эрх чинь байх юм бол ерөнхийдөө шууд зориглож ороод одоо туулах замыг нь туулаад тэгээд маш сайн хөдөлмөрлсөний эцэст ерөнхийдөө амжилтанд хүрэх боломжтой гэж бодож байна. Nice.
Би сая Германд ирээд Германд би ингээ 2 дахь удаа ирж байгаа. Өмнө Мюнхенд очиж үзсэн. Тэгээ Хамбургт очиж үзэж байгаа. Надад ингээд Германд гингүүт тэр улсад чинь ингээд бид нар яг нэг Монгол хүмүүс болохоор ингээд олон улсад бизнес хийхээр ингээд бүх улсадлыг бизнес хийх юм шиг бодод нь шүү дээ. Гэтэл яг бүх улс болгоны чинь бизнесийн орчин, хүмүүсийн соёл өөр байдаг да тий. Надад миний хувьд бол ингээд герман хүмүүс гэхээр монголчуудын соёлоос ингээд тис өөр хүмүүс санагддаг байхгүй. Амар яг юм тий. Яг яс ийм жоохон хүүтэн юм шиг. Манайх ч юм болохоор заа яхав те ер нь тэгж яагаад гэдэг яриа гэхдээ өдөөс хойш өдөөс өмнө те. Тэгэхээр одоо тэр бас надад жоохон суултаад болж байгаа л да. Тэгвэл таны хувьд яг тэр Монгол одоо яг нэг одоо таны соёл нэг юм чинь яг энэ германчуудын яг энэ нөхцөл байдал дээр ирэх тулах хоёр мөч байгаа шүү дээ. Тэр танд яг ямар байсан бэ? Тэр хэцүү байснаа тэнтэй та яаж юу дасан зогцсон бэ? Гэхдээ би бодохдоо монголчууд маань ерөнхийдөө дасан зогцох чадвар маш өндөртэй хүмүүс. Бид нар ч угаасаа одоо байглаасаа одоо бидний өвөл 40 градуст ингээл амьд гардаг, эсвэл хөдөө галт төлдөг, усаа зөөдөг. Ерөнхийдөө бид нар байглаасаа ерөөсөө монгол хүмүүс ингээд дасан зохицох чадвартай байдаг. Дээрэс нь ажлын хүнд нөхцөл маш их ажилдаг. Ийм юмнууд маань Германд анх ирэхэд бол надаа ажил амар инээдтэй санагдчихсан. Амархан юм шиг санагдчихсан. Хэцүү юм нь болохоор яг нөгөө баримтлах, цагаа баримтлах, хүний цагийг хөндлөх, одоо яг яс одоо тэр цагтаа очих гэдэг юм уу те, эсвэл бол ирээд ухаа төлөвлөгөө гаргах гэх мэт чинь төлөн юмнууд анхандаа ерөнхийдөө дутагдаж байсан. Гэхдээ одоо 10 жилийн дараа мэдээж энэ чадваруудыг ч гэсэн эзэмшсэн байгаа. Эзэмшүүлсэн байна те. Миний дараагийн танаас асуумаар байгаа айгуу гой асуулт нь юу гэхээр та сайн ингээд та ч одоо ингээд 13 жил яг Германд бизнес хийж байна те. Тэгээд Монгол бизнес хийх, за Германд бизнес хийх таны хувьд ингээд 10 жилийн хугацаанд таныг ерөөхдөө ингээд энэ бизнесийг одоо Хамбург болвол би өөрөө ирээд бас ингээд мэдэрлээ л те. Айгуу ус үнэтэй хот те. Бас одоо ингээд яг баг худалч хүнд баг Парис, Марис шиг том хотууд ч үнэтэй байгаа юм. Газар. Тэгэхээр энэ үнэтэй газар, энэ том газар та бизнес хийж байна. Тэнгүүд танаас би асуумаар байгаад бас хүмүүст илүү өгөөжтэй байлуу гэдэг үгээс бодож байгаа нь. Таны 10 жилийн хугацаанд өөрийнхөө бизнесийг удирдах явхад цуглуулсан топ 3 яг юм майндсет ойлголт гэвэл юу болцоо. Яг хүнд ингээд зөвлөгөө. Одоо энэ үзэж байгаа хүнд окей, Германд би 10 жил амьдарлаа. Энэ миний гуйлц 3 зүйл. Гэвэл та юу өгөх вэ? За нэгдүгээр би зөрөгтэй бай гэж хэлмээр байна. Яагаад том мөрөөдөж болохгүй гэж. Том мөрөөдөж ижиж хүний зориг бий болдог. Хүн зоригтой байхад дараагийнхаа төлөвлөгөө гаргадаг. Ингэж ижиж ерөөсө бүх юм мөрөөдлөөс эхэлдэг. Тийм учраас зоригтой бай, мөрөөдөхөөс битээ. Хоёрдугаарт хийж байгаа юмдаа үнэхээр дурал. Одоо passion, одоо чамд тийм хий гэсэн чин хүсэл байхгүй бол чи юунд ч амжилтанд хүрэхгүй. Тийм учраас үнэхээр хийгээл гэж байгаа бол тэр юмдаа дурал, эсвэл бол бүр азтай бол үнэхээр хийх дуртай юм хийжиж хүн амжилтанд хүрнэ. Бас нэг өөр юм мэдээж хизээж бити бууж өг. Ерөөсөө хүмүүсийн 90% нь яагаад амжилттай болдгоо гэхээр ямарваа нэгэн асуудал гараад ирээд ямарваа нэгэн хэцүү юм болоод ирэхээр буугаад өгчдөг. Ерөөсө бууж өгөхгүй нөгөө юм зорилгоос ингээл барайл тэрнээс ингээл салахгүй байх юм бол чи хизээ нэгэн цагт өөрөө гожиг нь хүрсэн. Салж явж байгаа те. Салж явж хөрнөдөг шиг те. Nice. Би бас ингээд булгамагчтай ярангуут одоо надад төрдөг юм мэдрэмж нь одоо би анх удаа уулзж байгаа ш. Гэхдээ надад зөв сошиал медиаг нь хараад ч юм уу ярихад төрдөг байсан мэдрэмж нь болохоор юм айгүй юм гал цогтой те. Яг юм энергитэй юм. Яг юм нөгөө голын ирэг дээр гал асаангууд дүрлждэг ш. Тиймэрхүү нэр айгүй мэдэрдэг байсан. Тэгээд би уус бодсон. Ягаад хэдүүлээ чи нэг Монгол хүмүүс чинь нэг манай чинь 3 сая 500 хүмүүс байгаа шүү дээ. Энэ цөөх хүмүүсээс чинь ингээд олон улсад амжилттай бизнес эхлэх гэдэг чинь нэг яг ингээд тоолохоор амар цөөх хүмүүс байгаа шүү дээ. За яхаа мэддэхгүй хүмүүс байгаа бах. Тэгэхээр айгүй цөөх хүмүүс байгаа. Тэгэхээр тэр айгүй цөөх хүмүүсийн нэг нь ингээд та болоод тарийн олж хараад би бас бодож байгаа. За окей энэ хүн яг ямар хуу зан характертай, скиллтэй, майндсеттэй учраас энэ бизнесийг өдөртөө авч ингээд бодонгууд яг танина хэлж байгаа тэр гал цогтой тэр байдал чинь таны одоо ингээд ийм давуу тал юм болов уу гэж надад зүгээр бодогдсон. Та бас юм тэгж бодож байна. Би бас тэгж бодож байна. Дээрэс нь яг миний хувийн өнцгөөс хэлэхэд би өөрөө маш эрт ээж болж исэн. Ээж болно гэдэг чинь single mom те эрт ээж болохоор хүн хариуцлага гэдэг юмыг ойлгодог. Ягаад гэхээр хүүхэд ч ард чинь хүлээж байгаа. Би хүүхдээ нэг настад нь Монголд орхиод ирж исэн. Тийм учраас надад ерөөсөө бууж өгөх хэрэг байгаагүй. Тийм эрхэн ерөөсөө байгаагүй. Сонголт байгаагүй. Гэхдээ ерөнхийдөө бол хүн хэдий ч нэ эрт
нэг зүйлийг ойлгоно. Төдий чинь ер нь тэр хүн өөрт нь сайн байдаг. Юу гэхээр чиний амьдрал, чиний хариуцлага хинч чамд туслах ёсгүй. Тийм учраас энийг хүн хэдийн эрт ойлгоно. Төдий чинь өөрт нь сайн гэж би боддог. Nice. Тэгэхгүй болохоор бас нэг хүмүүст байгаад идэг айгу яг бизнесийн хүрээнд л ярьчих тий. Том нийгмийн асуудал гэсэн л тэгэхээр бизнесийн хүрээнд одоо над руу айгу хүмүүс холбогддог л доо. Янз бүр өөртөө одоо бизнестэй Монголдо бизнестэй эсвэл яг бизнесээ онлайнжуулах гэж чадахгүй байгаа ч юм эсвэл яг онлайнаар би ажилламаар гэхдээ яхаа мэдэхгүй байна гэд. Тэгээд ихэнх хүмүүс маань нөгөө нэг яг таны хэлж байгаа түгээмэл асуултууд байдаг. Хариултынхаа нөгөө нэг юм шалтгаан хайгаад байдаг. Яа ямар шалтгаан байх юм бол одоо миний хийж чадахгүй байгаа нь зөв болох юм бол гэдэг шалтгаан хайгаад байдаг. Яг болгоё гэдэг тэр шалтгааныг хайхаас илүүтэйгээр ямар шалтгаан гараад ирчихвэл би болохгүй бол надад гайгүй мэдрэмж төрөх вэ гэдэг тиймэрхүү одоо магадгүй те Монгол олон улсын карт холбогдоо гэдэг ч юм уу улс төр асуудал тавьдаг ч юм уу шалтгаан хайгаад явчихсан бил. Тэгэхээр яг танаас одоо тэр мэдрэгдчихэл байна л да. Ягаад тэгэхээр хоёулаас ингээл яг 2 сарын хугацаанд ажиллаж байхад ингээл дунд нь битээр одоо ажиллаж байгаа шүү дээ ингээл би сошиал медиа автоматжуул ингээд ажиллаж байхад дунд нэг асуудал мэдээж хэрэг гарна те бизнес чинь. Тэг ингээл би санаа зовж явах. За яана ч одоо ингээл баах юм ярьчаа нөгөөх асуудлууд нь ягаад хүснээр болохгүй ингээд ингээ миний бодлоор бодож шүү дээ. Тэгээ би булгамаа хичээх харангууд яг тэр хүнийг одоо яг энэ ийм майндсет угаасаа байж ил энэ бизнесийг авч идэв ойлгосон. Би танд хэлсэн те. Бүр ингээл болох чи ийм хүн байх штэ гэл амар асуудал болоод байгаа нэ тэрийг болох чи асуудал үүш нөө проблем штэ гэл ингээд яваад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө асуудлыг харахгүй иймэрхүү зүйл байх штэ гэл өргөжлүүлээд ахаар гэж угаасаа явах те. Урагшилж байгаа. Тэгэл тэндээс ямар нэгэн гаргалгаа болдоо дараагийн юм руугаа явсаар агаад одоо энэ подкаст тэгэл ингээл урагшлаа явчихдаг. Хүмүүс маань яг тэр байдаггүй юм шиг санагдсан. Таваас тэр юу гэж бодож байна? Ер нь энийг гэхдээ би ч өөрөө юм чиний хэлдгээр нэг жоохон дүрлэлтсэн ингээл ер нь л за хийнэ болно гэл ингээд идэг айгу бас өөрөө позитив. Нэг бодлын сайн ч гэсэн би 10 жилийн туршаа бизнес хийхдээ нэг юмыг бас сурсан passions одоо юу гэдэг монголоор хэлээ одоо passion ч одоо хүсэл зориг not passion patient төвчээртэй байх. Төвчээртэй байх. Тийм төвчээртэй байх гэдэг юмыг маш ойлгосон. Тэгээд хэрвээ яг ингээд энэ бүтгэл ёстой гэл ингээд дайраад ах юм бол ингээд бүр дэлбэрэх аюултай. Тийм учраас patient байхгүй бол угаасаа you cannot control everything. Юусаа бүх юмыг ингээд удирдаад бүх юмыг ингээд контролдод байна гэсэн бас юм байхгүй тийм учраас маш үнэ. Тийм. Nice. Бизнес типүүд манайхан бас яг авж байгаа гэж найдаж байна. Та бараг энерги ингээ мэдэрч байгаа хэрэг камераас. Одоо ингээд битээ сууж байхад би бол яг ингээд нэг 50 дүлгэн ингээд чийлэгч бол ингээд харахад бүр ингээд гарч явчих гал бас камерны юмээс ингээд гарч явчих гал амар тийм энергитэй байдаг. Тэгээ тэрийг бол би юусаа мэдэрдэг. За хоёулаа бизнес хийёг төр хойшлуулаад хүмүүст бас сонирхолтой монголчууд бас манай герман руу бас айгүй ирэхийг хүсдэг шүү дээ. Янз янзын оюутнаар германчууд өөрөө айгүйх иммигрантууд юмуд авдаг. Тэгэхээр одоо шин үзэж байгаа ер нь герман руу бас ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эсвэл ирээд одоо Европын хавьд ингээд бизнес хийх гэж байгаа ч юм уу. За ер нь герман руу ирч. Герман руу ирэх гэж байгаа хүмүүс танд яг таны бодоо ямар ер нь боломжууд байна. Яаж ирвэл ер нь зүгээр байдаг вэ? Герман руу ирэх гэж байгаа ер нь хүмүүст хандаж хэлвэл. За энэ сэдвэр болвол ер нь маш олон боломжууд байдаг. Герман улс ч өөрөө маш нээлттэй арчилсан, хөгжсөн улс. Янз янзын програмууд байдаг. Хэрвээ чи герман хэлийг А1 гэдэг төвшин за боли А2 гэдэг төвшөнд сурчхал юм бол энэ нэг 3-аас 6 сарын хугацаанд сурчих боломжтой зүйл. Сурчхал юм бол чи ямар нэгэн соёлын солилцооны програмаар ирж болдог. Тэр нь жишээлх юм бол хүүхэд асрагч хийж болно. Эсвэл бол сайн дурын ажил гэдэг бас нэг програм байдаг. Тэр нь шууд германы нийгэм рүү, ажлын нийгэм рүү шууд яваад орчиж байгаа. Ажил дээр чи ямар цалин авдгийг, ямар ажлын гэрээ хийдгийг, тэндээсээ ямар татвар төлдгийг гэдэг юм уу те. Эсвэл бол мэдээж оюутан хэрвээ бас өөрөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэхээр хичээх юм бол бас мэдээж тэтгэлэг гэдэг маш сайхан боломж байдаг. Энийг хүн search хийж ингээ хайж олох ёстой байдаг, хичээх ёстой байдаг. Тэгээд дээрэс нь хэлний бэлтгэлээр ирэх боломж байдаг. Эсвэл бол Ausbildung буюу мэрэгжил эзэмших одоохоо манайхаар одоо коллеж гэдэг юм болов уу? Яг би өгөгдлийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Ausbildung мэрэгжил эзэмших 3 жилийн ажиллангаа сурдаг тийм бас програм байдаг. Ийм төрлүүдээр Германд ирэх боломжтой байдаг. Ирэх боломжтой байдаг. Ер нь яг цаанаас өгсөн ингээд хилээ сурцсан. Тэгээ цаанаас өгсөн юмнуудаа хийцэн байхад бол янз бүрийн хүмүүс ч одоо
ганц нэг эргэлздэг юм маань виз инэтэр гэл жоо хол одоохон ингээл яг Монгол байж байгаа зүйл айгүй хол гэж боддог шүү дээ. Амар хол ингээд за би ч гэдэг одоо баг бодхоосоо өмнө би худлаагээ бодчихдээ шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр ер нь угаасаа бүх юм цаанаас нь өгсөн байхад ер нь виз гаралт маралт бол нэг айхтар асуудал байдаггүй тэр байдаг юм уу? Мэдээж нэг яг ингээд 100% хэлэх боломжгүй. Ягаад тэгэхээр эцсийн эцэст одоо мигрант буюу хариатын газар энийг шийддэг байгаа. Гэхдээ үнэхээр хариатын газраас олгогдсон өгөгдлүүдийг чи үнэхээр л бүрдүүлээд өгчих юм бол дээрэс нь хилээ чи сурчих юм бол яагаад болохгүй гэж боломж нь байгаа. Ер нь аягүй их боломжууд байдаг тийм. Окей, за Германы талаар тийм байд юм байж мэдээж Герман явах гэж байгаа хүмүүс байх юм бол тийм ээ. За бас одоо зөв сонирхож байгаа хүмүүс байж магадгүй бах энэ таны хийдэг бизнесийг мэдээж та Германд хийж байгаа. Монголд бас ер нь ийм бизнес хийх боломжтой гэж бодож байгаа хүмүүс баг. За нууц биш бол та яг одоо энэ студио энэ бизнесийг хийгээд тий сарын revenue буюу сарын орлого ер нь хэд орчмыг ер нь олдог вэ гэдэг хүмүүсийн мэдхийг хэвээр асуудал тий. За Германд хэнийг мөнгө олдог вэ бизнесийг хийгээд гэдэг асуулт. Германд бол ерөөсөө ийм асуултыг асууж болдгоо байгаа. Гэхдээ чиний одоо үзэгчид зориулаад жоох нэг яг хэлээд өгчээ. Тэр нь за ерөнхийдөө бол сарда 5 оронтой одоо еврогоор штэ 5 оронтой орлого бол ер нь ордог байгаа. Мэдээж зорилго маань 6 оронтой болох нэмэлт орлого олох тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол 6-аас 6 руу явж байгаа 6 оронтой евроор явж байгаа гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө айгүй гоё айгүй ерөнхий асуулт. Айгүй нөгөө нэг амар ягаад тэгэхээр би бас ингээд янз янзын нөгөө нэг бизнес хийдэг хүмүүстэй уулзахлаар яг хүмүүс би тэдэг болдог гэж ерөөсөө хэлдэггүй те. Яг нь ерөнхий нэг юм барагцаа авахын тулд bro I make 6 figures 7 figures гэдэг ч юм уу. Яг ингээд ерөнхий тэгжиж яг тэр хүний ямар төвшөнд ерөнхийдөө байгаа нэг юм барагцааг нь айгүй авдаг. Яг Монгол шиг би яг одоо дансандаа 100 тэдэн сая төгрөгтэй байна гэдэг ерөөсөө байдаг. Тэр бол яг үнэхээр айгүй нөгөө бүдүүлэг болчихж байгаа. Тэгэхээр яг тэгж боддог. Тэгээ би бас асуух уу байх уу гэж жагаад яг асуусан дээ. It's okay. Тэгээд би бас танаас яг энэ дашин зүг асуучмаар байна. Одоо ч ингээ хоёулаа нэг 2 сарын хугацаанд ингээд нэг ажиллаж штэ. Би одоо ингээд онлайн дээр яг ер нь илүү стратеги талаас нь таны хувьд бас танаас өнөө асууж аваагүй маань зөв энэ дашин асуучих. Таны хувьд ингээ хоёулаа ер нь ажиллаж хахад ер нь одоо ингээд ажиллаж хахад ер нь одоо миний өгж байгаа юм ч юм уу эсвэл Одкогийн зүгээс та ер нь ямар сэтгэлтэй байгаа вэ гэдэг зүйл асуучмаар санагдаж байна. Мэдээж хөндөр сэтгэлтэй байгаа. Надад маш таалагдж байгаа болоод би чамтай мэдээж үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Бизнес сэтгэлгээ чинь бас нэг жоохон өөр сэтгэлгээ байдаг. Энэ нь юу вэ гэхээр би чамд хөрөнгө зарцуулж байгаа болвол би чамд өөрийнхөө энерги болон цагаа зарцуулж байгаа бол би мэдээж тэр ажлыг буцаагаад авахыг хүсдэг. Чиний одоо тэр ажил гүйцэтгэлд дээрэс нь одоо цаг гаргах одоо тэрийг презент одоо үзүүлэхт одоо юу гэдэг лээ одоо харуулах дээр би бол маш сэтгэл хангалуун байгаа. Дээрэс нь яг миний асуудал нь одоо юу гэхээр би ажилдаа сайн байж болно. Одоо контент өөрөө хийдэг. Одоо юу гэдэг бүх юм дээр окей боловч надад одоо яг хамгийн том асуудал нь өөрөө sales, online marketing энэ асуудлыг чи яг шийдэж өгж байгаа болохоор би бол ерөнхийдөө маш сэтгэл хангалуун байгаа. Би бас яг тэгэж бодсон. Ер нь ингээд хүмүүс маань яг тийм асуудлууд айгүйх байдаг юм гэж би анзаарсан байхгүй ягаад тэгэхээр яг өөрсдийнхөө хийдэг юм эхний ээлжинд ямар ч интеллерээ нэг сайн болоодох тий хийдэг юм дээр ямар ч нэг мэрэгжлийн болоодох тэгээд цаашаага очирнуулъя гэдэг яг явцдаг шүү дээ тий тэгээд айгүйх хүмүүс ер нь тэн дээр айгүй төөрд юм гэж бодсон яг нөгөө нэг бизнесийн гол 3 юм байгаа шүү тий бүтээгдэхүүнээ сайжруулах тэрний хадлаар маркетингээ хийх тэгээд борлуулалтаа хийх гэдэг энэ 3 юм та бол одоо энийг тултал нь хийдэг хүн тэгээд энэ 3 хүмүүс хийхгүй болохоор нөгөө нэг бизнес зогсдог тий тэгэхээр бас тэгж бодогцсон. За тэрнээс гадна ч яах вэ? Ерөнхийдөө одоо ингээд манай өсөлтөг нэг 20-25 минут болчих юм битээр ямар ч урт 2-3 цаг юм биш подкаст хийхгүй маш богинохон үнцэнтэй бичлэг хийж гэж ярьсан. Тэгээд хэдүүл ерөнхийдөө бичлэгийнхаа төгсгөлийн шог шат руу орж байна. Биднээс асуулт хамгийн сүүлийн бүр маш гоё асуулт байна. Энэ бичлэг одоо ерөөсөө энэ бичлэгийг үзэж байгаа бол та энэ одоо хэсгийг баг үзэх гэж баг үзсэн гэсэн үг баг. Тэр нь сошиал медиа дээрээс ингээд таны бүх платформ, бүх хийсэн пост тэ Twitter бүх юм чи ингээ байхгүй болгоод та ингээ хөдөө гараад амьдрна. Тэг яг одоо ингээ байгаа таны энэ сүүлийн яг одоо энэс минутын хугацаанд байгаа үг энэ хүмүүст та ингээ өгөөч гэх юм бол юу гэж өгөх вэ? Яг энэ хүмүүст нэг зөвлөгөө өгөөч. Нэг төр зорилгоо өгөхтэн тэ. Та нэг төдийгөөс өдийг хүртлэх одоо энэ тодорхой нэг юм successful career үүсгэсэн байж тээ. Энэ хугацаанд танаас сурсан зүйл яг нэг өгүүлбэрт
энийг л авчих. Энэ бичлэгээс энийг л авчих гэдэг зүйлийг та өг гэвэл. За. Өөрхөн зүйлс. Юу гоё асуулт байна. Ямар ч байсан би хүн болгон том хүсэл эрмэлзэлтэй байгаасай, зоригтой, мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ зөвхөн хүн болгон мөрөөддөг. Гэхдээ зөвхөн мөрөөдөлтэй байгаад энэ одоо биелэлээ олчно гэсэн үг биш. Энийг биелэлээ олуулахын тулд маш чухал юм юу байдаг вэ гэхээр зорилгоо бичнэ. Ойрын болон хэтийн зорилгоо бичнэ, тэрийгэ төлөвлөнө. Ер нь хүн цаасан дээр буулгачихсан юмыг ерөнхийдөө л толгоноос авч хайдгүй. Хүний бодолд хүний толгойн дотор ингээд 1000 сая одоо хичнээн бодлогод байдгийг. Тэрийгэ зэгцэлж цаасан дээр зорилгоо буулгаж төлөвлөнө гэдэг бол хамгийн эффектив арга байдаг. Та бүр яг цаасан дээр өөрөө бичсэн юмнуудаа биелхийг яг нүдэрээ өөр харсан. Yes, энэ чи ерөөсөө миний хамгийн proud болдог момент чи ерөөсөө тэр магадгүй одоо ингээд нөгөө миний характер одоо зан харшин маань эсвэл магадгүй хоньны ордынх чинь цаанаасаа л нэг дүрлцсэн хүмүүс байдаг. Тэгээд нөгөө зорилгодоо хүрнэ гэдэг чинь энэ миний бүр хамгийн proud момент байдаг. Тэгээд ер нь жил болгон өөрийнхөө энэ жилийнхаа зорилгыг гаргадаг, ойрын төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөө ер нь бүх мөрөөдлөөч гэсэн дэвтэр дээрээ бичээд авдаг. Тэгээд ерөнхийдөө нэг quote нэг 70% бол ер нь жилийн маань бичсэн одоо бүх гоолнуудын маань 70% нь ерөнхийдөө л биелээд идэг. Тэгэхээр зорилгоо цаасан дээр бичээ тэрийг өдөр болгоо хараад оюун санаанд байлгаж хахад тэрний чинь 70% нь бэлчнэ гэсэн үгний баталгааг өгч байна. Яг зөв. Дээрэс нь миний жишээн дээр ч гэсэн байж болно. Гэхдээ Харвардын нэг тийм судалгаа байдаг юм байна. Ер нь дэлхийн хүмүүсийн ерөөсөө 85% нь зорилгогүй амьдардаг. Яг л нөгөө давлгаагаа даваал ингээд яваад идэг. Ингээд урсаал амьдраад идэг. Ерөөс зорилгогүй амьдардаг. Үлдсэн 15%-ийнх нь за би яг санахгүй байна. Гэхдээ би нэг 12% нь тэр зорилгоо ерөөсөө буулгадаггүй. Тэгэхээр тэр зорилго нь биелдэггүй. Нэг үлдсэн нэг хэдхэн хувь нь л ерөөсөө тэр зорилгыг дэвтэр дээрээ буулгаж зорилгодоо арай илүү хурдан бас бодтоор хүрч чаддаг гэсэн тийм бүр Харвардын судалгаа байдаг юм байл шүү залгууч. Маш гоё. Маш гоё тооны ухаанд буулгаж үзсэн те. Зарим хүн чинь ингэ сонсоод за тийм ээ тийм. Тэгээд хэлж те. Тэгээд зарим хүн тоон дээр буулгаад my fact өгөхөөр хөнрөөл ордог. Маш гоё үг байна. Тэгээд над дээр ч яг саяных зүйлүүд бас маш болоо болсон те. Нөгөө нэг манай ардын үг гэдэг ш нөгөө нэг санаа хүрсэн газар бие нь очино гэдэг үг лөө. Санаагаа хүргэсэн байхад бие нь бол яаж яж байгаад цаг хугацааны явцтай яваад очино. Хамгийн гол нь санаа нь тэнд хүрсэн л байхад тэгэхээр бидний гол ажил чинь санаагаа л тэнд хүрчих юм бол араас бие бас нэг айгу дуртай үг байдаг. Бүр хүүхэд байхасаа дуртай үг байдаг гэсэн. Тэр нь юу гэхээр бодол биелэлээ олно гэдэг үг. Nice. Nice. Энэ маань эдгээр бас яг илүү manifestation гэдэг тал руу холбогдол явж байгаа хэрэгтэй. Тийм мэдээж хэрэг хөнгөн төвшөндөө ярихад бол тийм байна. Тэгэхээр бичих нь байна. За тэгээд подкаст маань хүрээд ер нь өндөрлж байна. Тэгээд дээрэс нэг хэлж. Sorry. Тэгээд амжилтанд хүрэх гэж ивэл манай Откотой холбогдорой. Тэгэхээр мэдээж хэрэг Европ бизнес хийх гэж байгаа ч юм уу те эсвэл энэ одоо саяны permanent makeup-ийн салбарт Монгол бизнес хийх гэж байгаа ч хүмүүс байх юм бол мэдээж хэрэг булгамаагчтай холбогдоод энэ mastermind мэдээллийг нь авахд одоо хүний 10 жилийн энийг туршлагыг гэдэг баг сайн өмсөн гэж сонсож штэ те. Тэгэхээр чинь бол бас асар их юм гэж бодож байна. Тэгээд Европ бизнес хийж байгаа хүмүүс ихтэй холбогдорой. Permanent makeup-ийн бизнес ч юм уу Монгол хийх гэж бол ихтэй холбогдорой би Instagram-ын ямаас цаа оруулчих. Тэгээд дараагийн мэдээж хэрэг энэ подкаст орох үгүй гэж мэдэхгүй байна. Өөр шин зочинтой байх нь уу яах нь хэлж мэдэхгүй байна. За тэг ямар ч миний анхны одоо бүх хамгийн анхны подкастэнд одоо урилга аваад одоо оролцсон булгамаагчтай бас баярлалаа. Тэгээд бүр олон подкастын бас эхлэл байх болтугай гэж бодож байна. Тэгээд дараагийн одоо зүйлүүдээрээ хамтдаа уулзцгаая. Тэгээд булгамаагч өрөөд Instagram дээр дагаад контакт нь ячаарай. За тэгээд булгамаагчтай баярлалаа. За маш их баярлалаа. Амжилт хүсье. Okay, that's it.